автобусаа сайжруулах юм бол ер нь л яг сууж болох юм аа, сууна гэсэн улсууд нь 75% байгаа. Тэгэхээр нэгэнт одоо та бүхэн мэдж байгаа за намайг шүүмжилж байсан баг тэр автобусанд нэг өөрхий сууж үзлээч гэдэг янз бүрээр л байсан. Автобусанд угаасаа ороод үзэхээр тэр кондишн байхгүй. Угаасаа 10-аас дээш жил болцсон учраас 14 жил бид нэр шинжилгээ хийгдэг байхгүй парк шинжилгээ. Тэгээ одоо 2009 онд авсан Солонгосын брендийн Дэв брендийн автобус одоо хүртэл 60 үйлчлэгэнд явж байгаа. Тэгээ хугацаа нь бол дууссан. Тэгэхээр тэр автобус нь чи юу болж байгааг цамтж байна. Юм харагддаггүй хүүгүүдэн байдаг. Тэгэхээр илүү шахсан бодлого явуулах чадахгүй байсан. Тэгэхээр энэнд бидний тавьсан зорилт юу юм бэ гэхээр Улаанбаатарт 2 шаттайгаар энэ автобусны парк шинжилгээ явуулж байгаа. Эхний шат нь одоо 4 хийгдээ дууссан 414 ширхэг автобус сүүл нь нэг улаан автобусууд 224 орж ирсэн байсан. За одоо засгийн газар оролцоод надад хариуцуулаад за Улаанбаатарт би хамтраад хийж байгаа 810 ширхэг буюу 160 цахилгаан автобус, 600 дизель хөдөлгөөртэй автобус, дунд багтаамжтай автобус. Дунд багтаамжтай Hyundai County 50 автобус оруулж ирж байгаа. 600 Дэв брендийн одоо орчин үеийн чанар үзүүлэлт сайтай ийм автобус орж ирж байгаа. За цахилгаан 160 автобус одоо бас чанартай ийм автобусууд орж ирж байгаа. Ийм байгаа. Эхний ажлууд нь хийгдээд эхнээс орж ирж байгаа. За энэ дээр энэ автобустайгаа холбогдуулаад бид бас чухал хэсгийг одоо харуулж байгаа. Ер нь бол гэр хорооллын суурьшлийн хүсээс ажилдаа явах зорчилтыг харуулах юм бол одоо ийм байдалтай байж байгаа. Автобустай холбоотой асуудал. Одоо Сонгон найрхан дүүргийн жишээг хэлж байгаа. Сонгон найрхан дүүргийн 31-р хороо, Сүхбаатар дүүргийн 18-р хороо хоёрын одоо харьцуулаад үзэх юм бол Сүхбаатар дүүргийн 18-р хорооны яг ингээд уулаар хавчигдсан байгаа ч гэсэн яг автобусны одоо ногоон тэр хэсэг байгаа. Хойдлын одоо дээд булан дээр үж байгаа ногоос. Тэгэхэд энэ хорооны энэ дээр автобусны хүрэлцэн ангам зогсоол сайтай байгаа учраас машин эзэмшдэг хүний тоо их, автобусд суудаг хүний тоо их байж байгаа. А энд Сонгон найрхан дүүргийн 31-р хороог харах юм бол тэр одоо ягаан хэсгээр одоо ингээд автобусны хүрэлцэн ангамж муутай энэ хэсэг дээр харах юм бол энэ дээр машин эзэмшдэг хүний тоо их, автобусаар явдаг хүний тоо бага байгаа нь харж байгаа. Хувийн одоо ингээд гаргацсан байж. Энэ дээр маш тодорхой харагдаж байгаа юм юу вэ нөхөр? Ерөөсөө автобусных нь зогсоод маршрутыг л автобус нь сайн байх юм бол хүмүүст автобусанд суух сэтэл сонирхол өндөр байдаг нь бол энэ хороонд харагдаж.